За сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг айлтгая. За тэгээд энэ удаагийн одоо Ирсаг лайв подкастын маань зочноор манай багийн хүчрэг лидер Вандержин Бямсрун гэдэг лидер маань өнөөдөр оролцож байна. Тэгээд өнөөдөр одоо бас энэ хүчрэг лидертэй ярилцах болсондоо бас их баяртай байна. За урилгыг хүлээж авсанхэн лидертэй бас талархлаа. За тэгээд энэ лайв үзэж байгаа. За дараа нь нөхөд үзэх одоо хүмүүсээс сайхан мэдчихэл өөрийгөө гоё танилцуулаад баярлалаа урьж байгаасан. За бүх ирсагчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Өнгөйн Хамбург цэник 22 дугаар цэцэрлэгийн тоглогч Бямсрун гэж байна. За манай Бямсрун лидер маань болохоор одоо юу гэдэг те ажлын хажуурын бизнесийг хийдэг бас онцлогтой те. За тэгээ энэ Ирсаг компани дээр анх одоо хинээс мэдээлэл авч яваа. Тэрчээс ойд игээд урсаа тий. Дүү маань одоо нөгөө эко бүтээгдэхүүн хэрэглээд үзэх гэж санал тавьсан. Хэлшэргэж үзсэн орж. Дүүч одоо Нямсрун хэлж байгаа Нямсрун дээр хэлж байгаа. За тэгээд анх ингээд сонсож байхад одоо ингээд ер нь нийт ингээд монголчууд ингээд нийт масс гэдэг шиг юм байна. Сүлжээ гэдэг одоо хэлэхээр л жоохон ингээд бие бариад айгаа тогтоо. Яг тэгээд ийм жоо сөрөг авч яваа та юм. Сүлжээ за юу ч гэсэн хэрэглээд үзье даа гэж бодчихлаа шүү. Бүтээгдэхүүн хэрэглэж үзье гэж орж яваа. Тий, тэгэхээр ахаа хэрэглээ эко гэхээр л одоо хэмжээ эрүүл эко бүтээгдэхүүн гэдэг дээр л ороод үзье авч үзье хэрэглэж үзье гэж. Зөв. За ингээд сонгоод одоо орсон байна тий. За тэгээ одоо өнөөдөр бол бид хоёр ингээд Ирсаг компани хэдийн лидер цалтан болжээ. Тэгээ өөрийнхөө бас ингээ гоё энэ амжилтын түүхээ за ололт амжилт туршилгаа бас энэ бусад хүмүүс одоо бас хуваалцах гэж байгаа шүү дээ. Бол зорилго маань тэр багхгүй. Тэр одоо Ирсагийн сонгож байгаа маш олон лидерүүд гишүүд ингээ байж байгаа тий. За тэгтэл энэ хүмүүс маань яаж лидер болох аргаа олохгүй байгаа. Тэ ер нь яг ингээд надтай адилхан асуудал тулгарч ирсэн болоо гэдэг бас юм сонсох хүсдэг байхгүй хүмүүс. Тэгэхээр надад анх ийм асуудал тулгарч иж үлээ ингэж ажилтдаг гэдэг талаас нь би одоо таныг бас яриулах гэж зорих юм. За тэгэхээр ер нь анх ингээд Ирсаг компанид ингээд бүртгэлээ үүсгээд бүтээгдэхүүнийг аваа хэрэгжилж байлаа. За тэгээд ер нь бизнесийн зорилгоор хийж хэдийн шалгууд уу? Ерөнхийдөө эхлээд авч хэрэгжилж үзчихэд энэ бүтээгдэхүүнийг бүгд таалагдсан л да. Би ч эхлээд нөгөө 230 мянган төгрөг захиалж байдаг шүү дээ. Тэгээд 5 маань тий. Би нэг 5 бүтээгдэхүүн захиалсан байна. Тэнгүү 5 байлаг. Шууд. Тэгээд 5 байлаг дээр нэмжирдэг. Тэгээд ерөнхийдөө тэр чинь нөгөө бэлгэнд ч гэсэн ахын хэрэглээ гоо сайхны бүхэн бас ингээд нэг төгсөө бүгдээр ирчт юм билээ. Тэгээд байгаа тэр бүхнүүдээ хэрэглээл үзэл өөр төр хэрэглээд үзсэн. Тэгээд өөр төр үзээд яг таалагдаад болмоор болгосон юм. Ойр татнах юм санал тавиад. Тэгээд нөгөө маркетингээс сонсоод ер нь арах юм шиг санагдсан. Маркетинг шавны таалагдсан. Хийчмээ болмоор санагдаад. Тэгээд нөгөө хүн чинь бас бодож байгаа байхгүй. 5 миллион ингээд тооцоог нь гаргачихж байгаа. Энэ нөгөө авсан юугаар гаргасан бүтээгдэхүүнээс илүү мөнгө төгрөгийн юу орж ирж байгаа бэлгэн тий 230-ийн 250 ч юм уу бэлгэндэг ороод ирдэг шүү. Тэгээд дээрэс нь за яг нэг хүн өглөө 2 дахоос ингээд нөгөө нэг цалин бодогдоод тэгээд шинээр за тийм тиймээс нь хулаар хэлээр бодоод тэгээд надад би чинь 40-50% авсан уу дараагийн сар дээр нь анхны цалин 50 уу? Анхны цалин 50 билүү 50 гэсэн чинь бас урамшаад. Тийм шүү дээ. Тэгээ нөгөөдгөө бас Нямсрун лидерээс асууад байна. Энэ одоо ингэ сар болгон л аваад ах уу? Буруу ойлгохгүй яг ингээд энийгээ сар болгол авахгүй. Та хийгээд юм аа хийж чадвал аавна гэдэг. За тэгээ дараа нь бас баг сахлаа ойлгомжтой. Хагас тутал явж. Тэгээ би хотод орж ирсэн. Тэгээ орж ирээд нөгөө нэг компани дээр мэдээлэл аваад сургалтанд суусан. Тэгээд суугаад ер нь шалгагдсан их ажгүй юм байна. Маркетинг нэрээс амарх юм дээ. Тэгээд хийж эхлэмээр санагдаад байна. Тэгээд лидерүүдээ би 4 сарын 25-6-ны үед ураад урьж авчиад. Тэгээд мэдээлэл бүгд бас тэгчил дутаа авч ирсэн юм шиг байна. Дахиад нөгөө лидерүүдээ авчиад өөрөө бас ажиг сахихаар өөр болж байгаа. Тэгээд одоо нэг сарсан хүмүүс мэдээлэл ирсэн. Тэгээд би сургалт аваад мэдээлэл авсанаас шөнө 1 сар 10 лидер болсон шүү.
Тэгээ одоо ингээд одоо яг таны саний ярианд байгаа чинь тий. Анх бол зүгээр хэрэглээгээ хийх болох гэж байгаа. Илхэн таалагдсан. За тэгээ ингээд бас сургалтын суусан чинь бүр хийчих болмоор санагдаа. Тий. Сэтгэлд ойлгон санагдаад хийж хэлсэн нь шүү дээ. За ингээд өөр анх удаага мэдээлэл сонсчоод за тэгээ хөдөө оромттой өмнө говийнхаа хамбог зуунда одоо спонсор одоо тий саран туяагаа за бацаа нэргүүд рихтер дүүсгээс сайхан ураад сурах чадсан тий. За ингээд сургалт авахд бол бүр илүү сайхан баг үрдээд эхэлсэн байна. Тэгээд бага зааж. Тэр үед нь яа ингээд хүмүүс ингээд одоо зарим хүмүүс ингэдэг шүү ингээд очиад сургалт ингээд хийгээд ингээд хамтраад ажиллах гэж жоохон хэрэгэлдэг тий. Таны хувьд жоохон тийм ажил хүн зөв болов уу? Яг тийм л ажиллаж байгаа юм чи за яах вэ? За одоо нэг хэлэхээр хүмүүс үржил болооч гэх юм уу? Одоо за нэг ч гэсэн хүний мэдээд авчаасаа эргэлжсэн гэж бодсон юмнээс л гэж хүн гэдэг очиад зарим нэг сүлжээ санагддаг. Зарим нь болохоор ямар гоё юм хэлээл аягүй гоё хүлээж байгаа юм. Янз янз л. Тийм шүү дээ. Янз янзаар хүлээж авдаг тий. Аа. За. Тэгээд яасан байх нэ тий. За ингээд бол бага бүрдүүлээд ингээд ажилласан. Тэгээд чинь Ирса компани лидер цогтон одоо хизээ болчихв. Хэдэн сар болоо? 5 сар. За энэ лидер одоо цолонд болоё гэж хүсч зориод болов ерөөсөө баг командаараа одоо ажиллаад юм болов ер нь тэгээд лидер болоё гэж хизээс зорж хэлв. Ерөнхийдөө бол заримчсан тийм анх л орохдоо зориулттай юм хэрэглээ. Тэгээд нөгөө сургууль Монголд суугаад хэлэнгүүт маркетинг ойлгоод гэх юм байна. За ерөнхийдөө би ер нь хүмүүс ойлгох хүмүүсийг их болох юм байна. Тэгээ өөрөө бас энэ нэг тодорхой хэмжээнээс авч саавгээ хичээлүүдээр нэмэлт оруулалтаа ажиллагаа хийх. Ингэж үл юм байна гэж бодоод тэгээд нөгөө хүмүүсээ оруулаад нөгөө их мэдээлэл бол ингээл бараг л нэг өөрөө мэдээгүй байж ажиллах нэг үтгэнэл зүг юм төрсөн. За би бол одоо ингээд сайн мэдх юм л да. Одоо сайн түрүүний хэлсэн спонсорууд нь очиад сургалт хийгээд өгсөн. За тэгээд тэрнээс хойш маш ихтэй ажилласан. Яг л одоо таны ингээд мундаг ажиллаж байгаас маш олон бас хүмүүс лидер болсон багаас нь спонсор болсон. Би бол тэрийг мэдээд байгаа та маш хүчрэг ажиллахаар нэг хүн хүчрэг ажиллахад тэр ташилтаа маш олон багаараа бид тийм лээ тийм. Тэгээ манай баг хамт олон ч гэсэн аягүй сайн ажилласан байгаа байхгүй би ч түрэгдэл гараад ирж байгаа. Надаас дэше бас хүмүүс түрэгдэл тийм болохоор гараад ирж байгаа. Тэгэхээр зэрэг нь багаараа тэгээ нөгөө 2 сарын оноо нэг тий. Тэнгүүт одоо лидер болсон цол онохгүй юм аягүй гоё. Тийм шүү. Тийм шүү. Одоо ингээ гоё улаан ачаар зүтсээ сууж шүү дээ тий. Тэгээ сайн компани лидер цолтны улаан ачаар ингрийнхээ тэмдгийг одоо энэ хатгацсан ингээ сууж байгаа манай өндөр лидер. За би бол одоо бас өөрөө ч ингээ харахаар яалт ч ингээд нэг манай ингээ дууч гэдэг шүү дээ. Говийн хүүхнүүд юу гэдэг ямар билээ тий. Хаттай шүү. Тэгээ ажилтдаг гэсэн утгатай тийм дуу байдаг шүү дээ тий. Тэндээс ингээд сонсож байхад ер нь таныг харахад ингээд ирч хүчтэй дайчин санагдаад байдаг. Тэгээ би ч одоо лидертэй бол яг тийм халуун бүтэн бол одоо яриа өгүүлэх тав байдаг. Ер нь англи яаруу завгүй тийм ажилтай гэдэг ингээд явж байдаг. Тэгээ өнөөдөр бол анхудаага ингээд бас нүүр тулаад хоёул ярилцах боломж олгоч. За тэгээд яагаад энэ ярилцлагыг одоо хоёул ярих болов гэхээр нэг амжилт хүрсэн. Энэ амжилтыгаа бусдад хуваалцсараа бусдыг бас амжилт болгох өрөөлөнд удаасан гэж одоо энэ контент энийг орооч гэдэг үрж байгаа та спонсор. За тэгээд ингээд хоёул ингээд ажиллаж байна. За тэгээд ингээд яг одоо та чинь бас ингээд хам богдод багтай. Дээрс нь цогцтой багтай. Түүн гэрдээ санал багтай. Хотод бас нэг за ийм мондөг байгаа. Тэгээ энэ багууд одоо ингээд та өөрөө ингээд хотод за ингээд ер нь бол гоцоо хам богдтой амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүстэй та яаж ажиллаж байна? Одоо ингээд хотод байгаа ч юм уу хөдөө орох хэлбэр ингээд зөвхөн ингээд тухайн сумаараа юм уу тухайн одоо хотоороо ч юм уу аймгаар ингээд өөрөө хаагаад байдаг шүү. Тэгэхээр та бол одоо бүр ингээд Төв аймгийн Эрдэнэ сумтад самтад одоо багтай. За өмнө говийнх одоо чи цогцтой багтай, хам богдод багтай. За тэр өдгөө улсын нийслэл Улаанбаатар хотод багтай шүү. Яаж ингээд гоё бага ингээд энэ хэлбэрийг одоо үрээд хараад байна. Тэр нууцаас аваад энэ одоо шинэ үзэж байгаа юм. Одоо тэгэл найз нөхөд хатуу лангийн хамт олон тэгвэл хин л хүн чинь нэг хаа юу гэдэг үлээ гэдэг. Энийг бас тэг хогол ингэж эко болгоод байгаа. За ингэж нэмэлт орлоготой болгоё. Тэрэндээ тусалчих юм, эндээ тусалчих гэсэн дээр ингээл тэгж явал хэд хэдэн багтаа болцсон. Одоо олон өргөжүүлэх гэж бодчих. Яа зөв. Одоо л таарсан компани лидер цогтон болсон байж байгаа. Тийм ээ. Тэгээд юу нэг анх ингээд эхлэх гэж яхад одоо бол дэж одоо нэшүүлж сагт ч юм уу одоо тий юу яадаг шүү дээ тий. Нэшүүлж сагт ч юм уу ийм одоо ингээд юу байдаг шүү дээ. Гаргадаг шүү дээ. Ингээд баг бүрдүүлэх жоохон хэцүү байсан юм. Тэгэхэд одоо имэйл харин тийм байсан зүйл байна. Бас нэг имэйл болох юм бол өөр юм бол үнцэглээ эргэлзэх юм байлаа. Ер нь бол нөгөө хүн чинь нөгөө амжилтын өмнө заавал нөгөө өөрийгөө хаацаалаад ингээд заав чадах ч юм уу гүйч юм уу гэж шантрах гэх тэгээд их юм байлаа. Тэгээ нэг яаж гараад болчихсон. Яг тэр шантарлаас яаж гарав гэдэг энийг хуваалцаач.
өөрийнхөө зорилгоо спонсор шахах уу? Нэг бол одоо за чи арайчтэй гэдэг өөрийнхөө зорилгоо яа юм. Одоо ер нь өөрийгөө за энэ хүн чадчих би яагаад чаддгүй. Яа зөв тэгж бодоод тийм хүн чадчих би яагаад чаддгүй. Надад тийм нэмэлт орлого хэрэгтэй шүү дээ. Тийм надад эко хэрэглээ хэрэгтэй шүү дээ. Ингээд хүн зардаг хэрэглээ. Наан нь бол айж байхгүй за гэдэг хүн хэлгэснээр болоод одоо зовдөг ч юм уу ичдэг ч юм яа тийм юм гарч ирдэг байхгүй. Одоо бол тийм биш ингээл бас за тэрийгээ чи нэгэ ч гэж ингэж боддог гэж байна. Одоо ингээд энэ одоо та бүхэн үзэж байгаа таны фэйсбүүкээр шууд амжуулаад үзэж байгаа баг 10 гаруй байна. За ингээд үзэж яхад одоо энэ хүмүүстэй бол ингээд бид нар ингээд MLM буюу одоо монголчуудын одоо хэлж зарсан гар бол сүлжээ гэж байна. Альбэс энэ чинь шууд худалдааны компани байдаг тийм. Тухайн одоо үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн бид нар шууд үйлдвэрээс нь тухайн хэрэглэгчийн гарт хүргэдэг юм үнэ цалин өмчлөг. Ажиглал уламжилт одоо маркетингаар бид нар одоо ингээд зах худалдааны төвөөний лангуу мангуур дамжсараа бид нар 20-25% одоо өвдөг шингэсэн ашиг шингэсэн үнээр ирдэг бол бид нар үйлдвэрээс нь 20% болоо. Дээрээс нь таны саний яриад дахин хэлж байгаа шүү дээ. Одоо бэлэг аав. Дээрээс нь эрүүл амьдрах тэр боломжийг олгож байгаа тий. Тэгээ одоо ийм хүмүүс энэ цаанаас тавихтаа сүлжээг дутгаас нь жоохон одоо ингээд би доош орчих юм хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Одоо тэр хүмүүс шүү дээ. За Батбаяр ч гэдэг юм уу, Бямсүрэн ч гэдэг юм одоо энэ хоёр сүлжээг ихтэй бүр доош орчих юм гэж боддог хүмүүс байдаг шүү. Гэтэл тэдний төсөөлөл зүгээр сая төгрөгийн цалин аваад байгаа шүү дээ. Тийм. Энэ боломжийг одоо чинь найзууд одоо энэ үзэж байгаа хүмүүс таныг уриалаад хэлээч. Тийм шүү дээ. Одоо ингээд яг сүлжээ гэж ойлгохгүй тий. Яг нөгөө эко эрүүл бүтээгдэхүүн хэрэглээ. Дээрээс нэмэлт орлоготой болоод ингээд ирэхэд бид нар ч одоо мэдээж ажиллахаа хайж байгаагаар нэг сар өгөх хэрэгчлээ хаачлах мөнгөний хэрэг байдаг шүү дээ тий. Тэгээд би бол одоо ингээд ямар ч байсан төсөөлж байгаа юм. Тэгэхээр би 2 сая гаруй төгрөгийн цалин надад гарсан шүү дээ. Вау, лидер байхад. Лидер. Вау. Тэгээд яг тэрнээс хойш би ч одоо амар зогоолоо бэлэн ингээд яваад тахад их 100 жил явсан шүү дээ. Тэгээд яваад тахад мэдгүй бараг нэг ороо харахтал нэмэгдсэл ээж тийм нөгөө багууд мал ажиллаж байгаа. Би ажиллах завгүй бараг зогоолоо явсан шүү дээ. Тэгээд би чи сая за 900 800 мянга ингээд ажиллаа хийж байгаа юм шиг би өөрөө тэр тань тэр ингээд яваад байгаа юм байна. Тэгэхээр энэ бол бас ингээд та бол нэгсэндээ юу хийж босгож чадсан байх систем босгож чадсан. Харин тийм юм яг тэгчээр юм байна гэж би бодод. Тэр чинь сүлжээнд хүмүүс юу дээр алддаг вэ гэхээр заахаа ойлоо дундуур нь би яг хазаа хэлхий те бараа зарах гэж их зовоод идэв. Манай ярсагт бол бараа зарах шаардлага байхгүй. Тийм ээ. За тэгээд дээрэс нь цол хамгаалалт гэдэг зүйл байхгүй. Нэг л лидер болсон ба. Насжилттай лидер боллоо. А гэхдээ баг нь ажиллаж цалин гарч ирлээ. Тийм ээ. Нөгөө сар болгон амнаа хийгээд нэг зовоод бас тийм захиалга хийхгүй тийм. Яанаас тэгээд зовоолстой за одоо нэг л нөгөө сүлжээнд орчих нөгөө сарын захиалга хийхгүй болохгүй шүү дээ. Тийм яагаад тийм байхгүй шүү дээ. Яг зөв. За тэгээд дээрэс нь одоо бас нөгөө 2 сарын оноо нийлж бодогдтоо. Тийм нийлж бод. Тэр нь хамаагүй. Тийм маш гоё тийм. Дараагийн цолон. 2 сар. За нэг сар гайгүй шиг оноо айтайхаа явуулдаг зүтгүүлээд. Дараа сар би шууд лидер болно шүү дээ. Лидер болно шүү. Тийм. Манай манайч бас сая тэр лидер болохоос гайгүй байсан. Тэгээд сая ус ярьч амарцгаалаа гэж байсан. Одоо 9 сараас лидерүүд хэлцэх болох гэж бодож байна. Дөрөв манай. Одоо дараагийн зорилго юу вэ? Одоо бүр лидер. За ямар ч 5-7 сая төгрөг тий цалин авдаг болно гэж бодож байгаа тий. Гэтэ би энэ таныг жоохон лидер дээр удаад энийг үгүй шаардсан. Дайрч үгүй. Хоёр өгнөд чи юу илээ нөгөө дуун мур шиг нэрээ хэлээд байхаа тий. Тэр одоо бол одоо энэ 9-10 сард бол одоо гэлцүүлэх байх. Гэлцүүлэх болно шүү. Одоо тэр хүн ингэдэг шүү дээ. Яг энэ бол хүн төсөөснөө харсан болсноо авдаг шүү дээ. Би чадмааргүй чаддаг. Тийм ээ? Тийм л байдаг шүү дээ. Одоо тэр 5 литрээ төгөл чинь тэр 5 литр маань ч гэсэн нөгөө сав хэрэгчлэн хүрчих шүү дээ. Тийм. Хамгийн багадаа 800-аас 1 сая төгрөг зээлээ авах шүү дээ. Тийм ээ? Тийм. Дэд литр дээр л 800 авдаг юм шүү дээ. Баг ингээ яг жиг задлал маш гоё. Тийм. Баг жиг явах чинь өөрөө маш гоё. Ингээд цалин авдаг та. За, тэгээд одоо бас нөгөө лидергээ дараа бүр яриа явж ирчихсэн байлаа чи. За тэгээд одоо ингээд ирсэн компани лидер цолтон болсон чинь ер нь ямар даваа талууд бий болж байна. Одоо нөгөө дэлгүүрээс ороод бид захаас өөр маркетаас зүгээр ингээд нөгөө боог хамаг авдаг ш. Тэр мэдээж ахгүй ингээд эндээс авчихна. Тэгээ маш удаан хэрэглэнэ. Тэнгүүтээ нөгөө бидний хүний бие нөгөө хор нөлөө багтай. Тэгээ одоо нөгөө угаалгын байцаач бид нэр авдаг ш. Юу ч хамаагүй тэгээ аяга угаалж байгаа. Одоо дэлгүүрээр ороод байгаа тийм янзын сонирхол авах шүү дээ. Дээрээс нэгэл бүх гэр бүлээр бүгд хэрэглэнэ. Бэлгэндээ авчиж байна. Маш удаа хэрэглэнэ. Тийм шүү дээ. Тэгээ хүн гэдэг байхгүй оо яасан ямар амар наач үнтэй юм. Үнэнийхээ яриад за үнтэй гэж үнэнийхээ яриад
удаан хэлдэг. Бид нэр төдийг яг бага нэг төдий юм хичнээн нэмээд авчдаг шүү дээ. Тийм биш юм байлээ. Би бас их гарахтаас үнтэй ч юм уу яана гэж бодож ирсэн ч үгүй юм. Зөв. За тэгэхээр ийм байх нь тий. Тэгээ одоо манай ярьцаагч нөгөө бэлэг бас их цаагүй тий. Байнгын солигдсон тий. Супер бүтээгдэхүүн. За энийг нэг хэрэгцэг аваад дараагийн бэлэг солигдсон гол чинь дахиад хэрэгцэг авчин тэгээд ерөөсөө зарим бэлэг нь одоо бүр ингэ захиад хийхгүй байхаагүй. Нөгөө шоп өдөрдөж шүү дээ. Эмэгтэйчүүд нөгөө шопыг их дуртай гэдэг шиг. Тийм тал байна уу? Байлгүй. Энийг өөрөө мэдэрч багийнхнаас чинь мэдрүүлж байна уу? Нэ манай багийнхан зарим сайн мэдчихсэн шүү дээ. За одоо таны ер нь дараагийн лидер болгоё гэж байгаа юм ямар хүмүүс байна? Одоо нэрийг хэлэх боломж байна уу? За нэг бол бүгдийн ер нь надад тулж ажиллана гэж бодож байна. Яг одоо ойлгох байгаа юм шиг байна. Одоо манай ашигын ариун бэлэг нэрүүгээ зэрэг болсон байгаа. За ариун бэлгээ лидер болох нь шүү. За сайн зэягч маань авах байгаа. тэгээд сууж шүү тань зэягч. За лидер ханиас бол. За оюун чимэг. Одоо оюун чимэг гэдэг манай нэг спонсор байгаа. Тэр спонсор маань бас орхон байгаа. Зөв. За тэгээд ер нь ойлгох хүмүүс олон бий. Зөв. Урт насны гэдэг бас байна. Насан гэх тий. За ийм мундаг. За хэлийг бол бас уучлаарай. Тий, хэлийг бол уучлаарай. Цэцэгээс бас манай дээр наран баяр байна, цэцэг байна. Ер нь орхон бий. Дээрээ цэцэг хахаал гэж бодож байна. Тийм шүү дээ одоо тий. Тэгээ одоо бидний зүгээс яаж оролцохоор байна, спонсорууд нь яаж дэмжиж ажиллахаар байна тийм ээ. Тэр талаас таад маань бас ингээд хамтраад ажиллах бүрэн боломж байгаа шүү дээ бас хэлье. За тэгээд одоо ингээд Ирсак компани ингээд ороод ажиллахад анхны цалин авсан сэтгэл юм. Та 440-ийг 50,000 авсан гэсэн. Ингээд ордгийн юм гэдэг нэг тэгээд тань би бас мэдэхгүй байхгүй. Цалин ордог ч юм уу Ирсак гэдэг 50,000 төгрөг ороод ирлээ. Цалин тэгээд нөгөө нямсрын дүүс асууж юм чи 50,000 орчих тийм шүү дээ. Ингээд цалин төрж байгаа шүү дээ. Тэгэхээр л ойлгож байгаа. Энэ одоо ингээд дараасаа дахиад авах гэж байна. Та сайн ажиллаж дахиад нэмэгдээд орно. Дараа сард нэмэгдээд ногроод ороод ирж. Тэгээд тэрний дараа сараас чинь нөгөө дид юм дээр 800,000 тий 800 Вау. За мундаг үш. Тэгээ өөрөөр хэлбэл тэр 2 сая гараа. Вау. Тэгэхээр одоо ингээд одоо 2 сая төгрөгийн цалин авах мэдрэмж ямар байна? Ухаас гоё л шүү дээ. Гоё л дээ. Бид нар ч одоо би одоо бас яг тантай адилхан төрийн байгууллагад ажилладаг. Тэгээд хэзээ ч 2 сая төгрөгийн цалин авах нь за хувийн өршөлтөд одоо нэлээд бас баг англи хэлнэгтэй бас чадвартай байж 2-3 сая төгрөгийн цалин авах нь шүү дээ. Гэтэл энийг яасан та? Яаж хийлээ? Ажлын хажуугаар хажуугаар л тэгэхэд 2 сая төгрөгийн хэмжээний цалин авч байна. Энэ бүр хязгааргүй ус боломжтой тийм. Одоо бол таач одоо ингээд 5 сая болгоё гэдэг ингээд зөрөө явж шүү дээ. Хөл болно. Дараагийнхаа лидерүүдийг сая төгрөгийн орлого төрье гэж явж байна тийм ээ. За одоо бас нэг зүйл асууж болж байна спонсорын зүгээс. Юу гэхээр Ирсак компани одоо маш олон гайхалтай бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ дотроос хамгийн их одоо танд үдөнгөө гэсэн ч юм уу хамгийн их таалагддаг ямар бүтээгдэхүүн бэ? Би улаан тас гоож гоосахнаа. За үдөнгөө талаас өөрөө би хэлдэг. За яг ямар үдэн гараад энэ хүмүүс оролцооч. Одоо би энэ нүдэн тойрсон юм хэлсэн хвчлээ хэлсэн. Одоо миний хвчлээ бол мэддэг татагдсан. Тэр одоо энэ зурж ингээл тэнэл яваад ах чинь нөгөө л гоосахнаа хэрэглээ яваад нөгөө харалж борлох нь үдэ чинь дүртээс хар юм шиг. Ажилтаа орчих чинь хав хар юм очтой шүү дээ. Харлах нь харсан мөхтэй гайг байх гэж бодож байгаа шүү дээ. Тэгэхээр одоо Ирсак компани өсгөөчүүдийн хамгийн одоо санаа зовдог зүйл бол хүн хүчлээ гэж хэлдэг тийм. Тэгэхээр хүчлээг бол байгалийн аргаар органик аргаар одоо татдаг гайхалтай бүтээгдэхүүн сая та нэрлэж байна тийм. Ирсак компани улаан тас гоожид бас аяг тийм. Энийг нэрлэж байна тийм. За тэгээд одоо бас дараагийн асуулт байна. Одоо энэ яг одоо ингээд одоо бас та маань одоо нутагтаа очиод ажилланаа. За тэгээд нутагтаа очиод ажиллахад одоо бас сургууль сэтгэл бас орж ирэх гэж байна тийм. Одоо ер нь таны одоо энэ 9 сар 10 сарын таны ер нь төлөвлөгөө юу вэ? Яаж ажиллах бодолтой? Тэгээ ер нь хурл бол лидер болно гэдэг. Хэдийн хугацаанд тавьсан зорилт байна. Одоо амлалтыг ч авахгүй шүү дээ. Амар бас тактиктэй тийм. Тийм харин тийм байна. Нэг сэтгэлээ үзсэндээ явна да авна шүү дээ. Орно шүү дээ тийм. Ер нь бол 10 сард боцоо ямар төлөвлөгөө байна? Ондоо гэх юм уу? Надад наан тавьж ижил одоо таанаас ч наашлагч тавьж шүү дээ. Тийм шүү дээ. 10 сартаас гээд бодоод байгаа та. Наа бодож байна тийм. Санаа л гэж бодоод байна. За. Одоо ингээд нөгөө юу үстэй тийм. Одоо ингээд та ингээд ажиллаж байхад юу гэдэг ингээд энэ баг хамт толно ороо. За ингээд спонсор хамт тавьсан спонсор ингээд хүмүүсийг харахад ингээд би бол ингээд миний хувьд болохоор өөрөө
баярлахаасаа илүү лидерүүдээ хараад агаад баярлдаг. Лидерүүдээр ингээд бас хоёр тухтай шиг юм. Ийм тал юм. Таны хувьд ч одоо ингээд баг хамтаалнаа хараад ингээд гоё хүүхд чиг ингээд гоё хацтай мэдрэх тийм юм байна. Мэдрэж байна уу? Ер нь тогос баг хамтаалсан ч яг миний гэр бүл юм шиг болчихж байгаа байхгүй. Гэж байна тий. Тэр минь яаж байгаа энэ минь яаж байгаа нөгөө хүлээгээ нөгөө оноо моног орж харанцаа нөгөө дотор юу нэмхээс өмнө яаж байгаа гэдэг аюу үзсэн шүү дээ нөгөө оноо моног зөв. Одоо гэхдээ та өөрөө лидер болсон тэр мэдрэмж гоё байсан тий. Лидер төрөх бүр их гоё идэв шүү дээ. Одоо харин лидер тэр мэдрэмж бас мэдэрээ хүн бодохгүй мэдрээрээ. Тэгээ багаас лидер төрөх бол маш гоё яваа. За энэ сард үе лидер аль нэг нааша хайт түрээд ирж лидерээ. Одоо их спогод бодчих одоо энэ дойрхон байгаа. За одоо энэ чинь нөгөө өмнө гол тавьчих одоо бас баг суур басхад одоо хэмжлэг үзүүлсэн хамт том бүтэн спон. Би урдуур нь ороод бас яриад байгаа бол чи спон болж байгаа шүү дээ. За тэгээ тий. За сайн байна уу сард үе лидертэй. За манай Бямбал лидерийн маань нүүр номын найз. За манай Ирсагийн боломж группийн маань бас одоо хүмүүс үзэж байна. За тэгээд одоо юу гэдэг энэ таны ч одоо идэвхтэй лидер үлээ. За идэвхтэй лидертэй одоо бас хандаад гоё юм хэлээ чи. Авчихандаа Дэмсрүү хүчирхэг лидертэй одоо Ирса компанийнхаа оргилыг хүсье гэж юурэ. За тэгээд энэ бол хурдцтай гарч ирсэн. Одоо миний багийн 5 дахь нь шүү дээ одоо орсон. 5 хувийн лидер. 5 хувийн лидер гэсэн. Дээрээ одоо 4 лидер одоо яаж чирч гаргаж ирсэн гэх төрж гаргаж ирсэн. Монгол лидер байна тий. Одоо их бас нэг спон байна. За манайхан юу байгаарай. За дээрээс ингээд 4 лидер дараалаад ингээд төрж гарч ирсэн юм гайхалтай бас юмхтэй байгаа. Тэгээд маш хурдтай ажилласан манай бандаач богино хугацаанд гарч ирсэн. Одоо би спонсорд одоо ингээд очиж сургалт ингээд одоо хамтраад очиж сургалт хийгээ тий. Зараас итгэж авдаг маш богино хугацаанд хийх болж чадчих шүү дээ. Анх очихдоо ямар сэтгэл вэ? Тэр хүлээж авч яа манай бүтээтгүний хэрэглэл 20 хоногийн үр дүн гэл нэх гоё болцсон зураг явуулж ирсэн шүү дээ. 20 хоногийн үр дүн тий хөвшөлтөй эсрэг ком хэрэгсэн алтан масаг улаан тос гожи гурыг хэрэглээд манай Бямбагийн 20 хоногийн үр дүн гэл маш гоё нүүр нь маш гоё болсон. За Бямбагийн наадчилж чиний одоо амжилтын бас нэг одоо нэг парпай зурагчин болох ёстой шүү. За тэгээд яг энэ байдлыг одоо бусдаа түгээгээд бусдаа одоо энэ Ирсагийн энэ бүтээтгүүнийг хэрэглэх мэдэхгүй бас энэ бүтээтгүүнийг таниагүй хүмүүс маш их байгаа. Тэгэхээр бидний энэ бизнесийг чинь бас давуу тал нь бид нар одоо ах дүүнэрээ найз нөхдөд эргэн тойрондоо одоо өөрийн биеэр одоо тэрийг сурталчлах мөн одоо өөрсдөө одоо амнаас амд амжиж ингэж бусдаа түгээх бас энэ бизнесийн гол зорилго нь за айл болгоныг бас эко эрүүл хэрэглээтэй болгох ийм зорилготой бас ажилладаг бидний ажлыг гоё ажил. Тэгээ манай Бямбагийн 20 хоногийн үр дүн маш гоё үр дүн гарсан. За тэгээд очиход бол нүүрийг ялцсан маш эрч хүчтэй бүсгүй хүлээж авсандаа бид нар тэгээд очиод маш сайхан одоо дээдлээ спонсортой оцсон явсан те тэгээд цугатаа ямарсан блэ хамбогт сумд тэгээд 2 өдрийн сургалт хийгээд манай Бямбагийн баг хамаад маш их хүчтэй одоо өссөн. За тэгэхээр баг хамт толонд нь бас нөгөө та бүхэндээ бас амжилт хүсье. Одоо амжилт бол бас тэ амжихаас эхэлнэ. Та бүхэн маань одоо нэгэнт Ирса компанийг сонгоод орж ирсэн бол бас амжилтыг өөрсдөө бүтээгээрээ одоо энэ Ирса компани одоо бидний гол хөшүүрэг болж байгаа бүтээтгүүн маань 100% эко бүтээтгүүн те бидний өдөр тутмын одоо хэрэглээ байна. Бүлний улаас ахуулаад толгой хүрчлэх бүх хэрэглээ мөн байна. Энэ хэрэглээг л эко болгосноор бид нэр зардлаа нэг талдаа орлого болгож байгаа ийм гайхалтай бизнес хийж байгаа. Тэгэхээр багийнх нь хамт олон бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. За зүтгээрэй гэж та бүхэндээ бас хүсье өрөө юу. Нүүр намынхны найзууд ч гэсэн нүүр намынхны найзууд ч гэсэн манай Бямб сүрэнтэй бас хамтарч ажиллаараа маш дайчин гайхалтай бүсгүй байгаа шүү. Тэгээд хамтарч ажилласан хүн бол одоо алтхааргүй гоё бизнес байгаа манай Ирса компани та бүхэн амжилт хүсье. За баярлалаа танд байлээ маш их баярлалаа. За тэгээ одоо Бямбал лидерийн одоо бас мундаг хүчрхий спонсор нь хэлээ. За манай Бямбал лидер ч одоо бас дээшээ тоолол одоо нямсран гэдэг байгаа. Болормаг одоо тэр спонсор суулж байна. За ингээд уянга ариун цэцэг гэдэг ингээд тийм ингээд спонсоруудтай. За сая саран туяа спонсор нь байлаа. За тэгээ ингээд ер нь бол энэ мундаг хүчрхий спонсоруудтайгаа ажиллаж байгаа. За тэгээд ер нь аль спонсортойгоо илүү
тулж ажиллаж байна. Би ч бас гадарлаад байна л да. Нямсар. Тийм нямсар тэр их тулж ажиллаж байна тийм ээ. Маш сайн тулж ажиллаж байна. Энд одоо харин чинь баг хотод бүх ажлыг чинь манай нямсар хийж байна тийм. Харин бүх ажлыг гардаж манай нямсар хийж ах шиг байна. Тийм үү? Тийм. Бараа марагийн мэдээс тавьж явуулах тийм. Өтгөл энэ төргээд үүдэн амжилттай шүү дээ. Харин тийм маш хурдан хөдөлгөөнтэй бас тийм ингээ маниур чадвар сайтай хардаг бас манай спортч бас мундаг дэлгэр даах байц тийм байна. За одоо өөр чинь би ч асуугаагүй зүйл юу байна гэж одоо нөгөө үг болдог нөхөр батлаа. За тэгээ таны миний асуугаагүй ямар асуултууд байна? Хариулах тийм ээ. Одоо энэ бас ингээ таны нүүр намын чинь найзууд маш 10 гаруй хүмүүс үзээд байх шиг байна. За цагийн боломж дээр бас хүмүүс нэг 10 орчим хүрээд буураад ингээд үзэж байгаа. Дараа нь нөхөд бас маш олон хүмүүс үзэх ба. Энэ одоо тав дээр лайв контентийг маа. За тэгэхээр энэ хүмүүст одоо бас хэлэх ямар зүйл байна? За манай ирсагийг сонгоорой л хэлээ да тийм. Ааха. Хэрэглээд үзээрэй. Энэ хэрэглээд үзүүл үнэхээр боломж тийм. За тэгвэл би бас нэг асуулт асууж бодож байна. Энэ хүмүүс ингэ боддог шүү дээ. Одоо ингэ нийт масс гэдэг одоо юу гэдэг монголчууд энэ хүмүүс шүү дээ. Ер нь сүлжээ хийж байгаа хүмүүс нэг бол амны баялагтай. Нэг бол тийм бэлтгэсэн хүмүүс байдаг гэж боддог юм шүү. Та яг тийм бэлтгэсэн юм уу? Үгүй. За анхудаа л орж шүү дээ. Анхудаа. Гэтэл одоо энэ одоо Ирсак гэдэг компани лидер цогцсон болсон тийм. Тэгэхээр энэ яг энэ хүмүүс нь одоо ойлголтыг залруулаач. Тийм би яг л та нартай адилхан одоо ирсэн мичиг бүрэг ичимхээ бүрэг тэгэл одоо урд гажлаа хийсэн юм шиг баггүй тэгэл ажгаар нь болдгийм байна. Тэрнээс би чадахгүй бах гэдэг урдаа тийм юу тавиад харах нөгөө шалтгаан юу гэдэг тийм. Үгүй чаддаг юм байна. Би ч одоо лидер метр болчих гэж бас бодохгүй л яваад. Тэгэхээр жоохон төсөөл юм тийм. Тэгэхээр төсөөл юм шүү дээ. За хэрэглээрээ л авах гэж дөө. Цалин гардаг гэж хэлээ. За тэгэхээр 800,000 төгрөг цалин ч болоо шүү дээ. Аа. Чистэ болж байгаа юм шүү л гэдээсэн чи. Чи 2 сая явсан чинь 5 болгоё гэдэг шиг тийм. Энэ нөгөө хүний бас өсөлттэй сэтгэл явах тийм. Тэр маш гоё зөв сэтгэл гэж чадж байгаа юм чи өсөх хэрэгтэй тийм. Тэгээд згаар өсөх шиг цайлаа. Тэгж л авч. Аа. Зөв. За одоо тэгээд энэ юу яадаг штэ энэ яг одоо ингээд ажиллаж байгаа энэ явцад одоо юу гэдэг тийм энэ бизнесийг ингээд хийж яхад хамгийн их одоо ингээд юу гэдэг ингээд сэтгэлд одоо юу гэх ойр бууж ирсэн юм зүйл юм уу гэх юм бизнес юм чадчихмаар юм байна гэдэг тийм зарим ингээд юм сонсох гэдэг жоохон холч сонсогдоод байдаг шүү дээ тийм. Гэтэл яг Ирсакаас яг танд илүү юм танд хүрв. Нэгээс нэг өөр бодит үрдэн одоо бүтээгдэхүүний чанар юм да. Яг нөгөө за одоо тэр сайн дэлгүүр хэрэглэх яг л гоё байдаг. Сайн. Одоо нэгэн төрнийхөө хүмүүст ингээд бүтээгдэхүүнээ хэрэглүүлээд гоё эрх сэтгэл авсан зүйл байна. Бодит үрдэн гарсан зүйл юм ганц нэг боллаач. Юу ямар бүтээгдэхүүн хэрэглүүлээ? Одоо би ашиглах секрет тос гэж бодчих одоо. Бас яг бодит үрдэн бас манай нэг дүү хашилтай хүн дөө. Тий, хашилтай хүн дөө. Аюу тийм хүн тийм удаан хашилтайсэн. Тэгээд бас аюу сайхан болсон гэсэн нэг зураг үргэлж авч чадаагүй. Ташлаад бүрэн салсан уу? Бүрэн салсан гэж байна. Тий, юм хэрэглээд байгаа. Тэгээд бас энэ хотод бас нэг манай нэг санаа гэнэ гэж байна. Бүр аюу юм би өөрөө өчөөд айгаад. Тэгээ бацаа гişнээс бацаа лидерээс асууж авч яана би ийм хүнд өчөж болох юм болов. Тэр нэг хашилтай юм. Бүр юм бисрацтай. Яашаа докторшаад явж болтгоо гэж чаддгүй. Яг ингээ хавраад болж байдаг. Тэгээ нөө зургийг явуулсан ч би өөрөө айж чаанаас тийм ч юм уу. Тэгээ цэнгэр тос хэрэглээ явж байгаа аюу сайн байна. Артайхан байна. Тэгээ байнга нөгөө цэнгэр тос хааж хэрэглэж байгаа. Дөрвөн гарч ин тийм. Үрдүн гарч ин тийм. За тэгээд маш хүчрэг лидертэйгээ бас ярилцахад бас их сайхан байлаа. За асуугаагүй зүйл байвал хариулах гэсэн бол байхгүй юм тийм. Үнэхээр асууж байгаа. За тэгээд одоо эрхэм одоо тийм өнөөдөр бит хоёрын одоо Ирсак лайв подкастыг маань хүлээж авч үзсэн одоо бим сүрэн лидер юм аа одоо нүүр намын найзууд за Ирсакийн боломжийнхаа бас бүх хүмүүс талархлаа гэж одоо бас хэлий. Нэг асуулт асуухаа яг санал авчихлаа. Яг дууссан чинь гэр бүлийн хүмүүс хэрэг дэмжиж байна. Одоо ингээд хамаатан садан ах ихч дүүнэрч гэдэг юм аа тийм хит юм шиг. Зарим хүмүүс ингээд яг ингээд нэмэлэн хийж яхад чи яг холигдуулсан. Чи яг толгоо болгочихсон. Чи яг шатна гэдэг чинь ийм ярьжсэн л байна. Ганц нэг хүн тийм ганц нэг одоо дүүнээс тийм их хэлчлээс л та. Тэгээд ерөөдөө хэрэглээд өөрсдөө ч хэрэглээд үзсэн. Одоо тийм бүгдээрээ л
Пэн үү? Исагийн пэнүүд болсон. Пэнүүд болсон шүү. Нөхөр яаж вэ? Нөхөр ч бас хэрэглээ шүү. За. Намайг өөрөө ч хэлээд орсон. За. Тэгвэл тэгээд та бодох их мондоо байж. Би яг ингээ багтаа эргээд харахаа баг хамаатан сад их байдаг. Яг нэг хүн онцлог юм шиг. Та би яг яагаад гэж хэлж би өөрөө мондоо хэлэхгүй. Ой дотныхоо хүмүүс нөлөөлж чадчих юм гэдэг хүсэл. Тийм. Яг тэдрэг өөрөөрөө одоо энэ төр ингээд энэ байдалд уусгах чадчих байгаа. Тэрийг мэдрүүлж чадж байгаа гэж бас маш хүчтэй байна тийм. Бүгдээ л юм хэлж байгаа маань. Зөв. За тэгээд одоо тэр дэмждэг одоо найз нөхөд хамаатан савдан хань ижил бүгдэнд нь одоо бас талархлаа гэж одоо ихэн дийдэх хүмүүс бас хэлье тийм. За тэгээд хоёулаа ингээд ер нь контент энэ хүрээж юм жаргая. Тэгээд очихын бол ярьсан. Дараа бол хоёулаа илүү гоё тухтай маш олон зүйлүүдийн талаар ярилцах. Бахаа гэж бодож байна гэдэгтэй тийм ээ. За тэгээд удахгүй одоо хүссэн зорьсон одоо Исак компанийн хүр лидер цогтон болоорой. За Исак компани директор болоорой гэж одоо юу? Тэгээд директор болох юм бол одоо ястай санхүүгийн эрхчлөлийн төлөв шүү дээ. Хоёулаа хамгийн багадаа сарын болго 15 сая болох. Тэр боломж байгаа. Тэгээд танд бол маш ойрхон байгаа гэж би харж байгаа. Бүрэн тийм нөөц чадах танд бол байгаа шүү. Тэгээд тэр зүйл рүүгээ хичээгээ тэмүүлээд одоо ажиллаарай гэж бодсон юурөө. За тэгээд өнөөдөр битээний одоо тийм энэ подкастыг хийж авчихсан таа. Баярлалаа. Тэгээд ориг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.